Okay, let's see. 12-ны TV-ийн хамгийн өндөр цалинтай вэ? Ер нь бол хүмүүс мөнгөнд дуртай, хүмүүс бусд хүмүүсийн цалин сонирхох дуртай. Энэ контент сонирхолтой байх гэж найдаж байна. Бичлэг тавтаа барил, лайк дараад, subscribe хийгээрэй. Орж ш эндийнхээ орлын хэмжээ таамаглан багаас нь их рүү өөрсдөө эрдэнэт зогсно. Окей. Сайн байна уу? Намайг Дэмүүл гэдэг. Би банкнд IT-ийн мэргэжилтэд байдаг байгаа. Оо, банкнд IT? Сайн бацхан уу намайг Дулхан гэдэг. Би нүүр хоригч болон өсч идэг байгаа. Банкнд IT гэдэг чинь шууд дор хаяж 4 сая гэж орж иж байна. Сайн бацхан уу намайг Хулан гэдэг. Би оюутан бас сурахынхаа хажуугаар цагийн ажил ба орчуулагч хийдэг. Сайн бацхан уу намайг Бэлгүн гэдэг. Хөрөнгөний зах зээл дээр бүтэн цагаар арилж байдаг. Энэ Forex арилжаа чинь ягаад ч юм худлаа мэн дээр орох юм санагдаж байна. Сайн байцгаана уу намайг Эрдэнэчим гэдэг. Би багш мэргэжилтэй. Сайн байцгаана уу намайг Отгон Чимэн гэдэг. Багш гэсэн чинь шууд сайж. Би гэрийн эзэгтэй туслах ажил хийдэг. Та Гэрийн эзэгтэй туслах майт бигүүд. ямар банкнд ажилладаг? Би болохоор хаан банкнд ажилладаг байгаа. Чи оюутан гэсэн шүү дээ. Тийм. Тэгээд шөнийн цагаар ажилладаг гэсэн үг. Ер нь Зэн хаа банкнд ажилладаг IT-гаар ажилладаг залуугийн одоо царайнаас тийм ингээд аз жаргалтай шууд ингээд те мөнгө санаад зовдөг ямар ч стрессгүй амьдрал харагдаж байна. Гэхдээ яг үндэ ажил амин стресстэй л хальтаа. Тэгээд энэ бол амар гоё асуулт асуусан. Шөнийн цагаар ажилладаг гэсэн үг. ер нь ол тэгдэг. Бармен идэх хгүй. Тэгэхээр бас оройд ажиллах гэдэг. Баримын Ямар муухай юм бэ гэхдээ. ерөн цалинчид нэг 800 сая орнд л байгаа. Яг уу ер нь бол ихэнх нь тийм гэхдээ нөгөөний хаана ажиллагаас шалтгаалаад тий. Тэгвэл доошоо зогсчих. This guy man holy. За хамгийн тадлах нь. Та гэрийн эзэгтэй туслах хийдэг гэсэн шүү дээ. Ерөнхийдөө бол цаг нартай байдаг уу? Ер нь цаг айгүй өглөө 8-аас оройн 8 цаг хүртэл тэгээд заримдаа шаардлагатай хонох үед хүртэл байдаг. Гэрийн эзэгтэй туслах гэж одоо хүүхэд хардаг одоо гэрийн үйлчлэгч маяг яаж гэсэн үг зөв үү? Тэгээ өдрийн 12 цагаар ажиллаж заримдаа хондог. Тэгээд гэрийн үйлчлэгчийн цалин чинь нэлээд дайч өгöd юм байна шүү дээ. Тэгээ би CTS ман чинь ингээд залхуурал за гэрийн үйлчлэгч авд юм уу гэдэг маань өнгөө цэг манд ороод тэгээд авахаа байсан л доо. Тэгээ ер нь сарын сая 500-аас эхлээд ер нь 2 сая 3 сая авчт юм байлээ. Тэгээ угаасаа ямар хүмүүс гэрийн үйлчлэгч авч байгааг нэлээд хөрөнгөтэй боломжтой айлын хүмүүс ер нь гэрийн үйлчлэгч авдаг. Тэгээд тэрийгээ дагаад цалингичсэн сайн өгт юм санагддаг. Тэгээд юу гэдэг нэг ихтгэл даасан гэрийн үйлчлэгч авч үлдэхийн тулд дээрэс нь нэлээд их мөнгө өгч байгаа бах. Үнэхээр удаан хугацаар ажилласан хүн бол энэ хүн бол дор хаяж 2-оос 3 сая цалинтай байгаа гэсэн. Та ер нь өдрийн хэдэн цаг ажилладаг вэ? Би сая асуулт ярилцаад байгаа. Би багш мэргэжилтэй болохоор одоо төсвийн газрын ажилчид ихэнхдээ өглөө ер нь өдрийн 8 цагаар ажилладаг л да. Тийм учраас өдрийн 8 цагийн л ажилладаг. Одоо бол яг тийм тогтсон цаг байдгүй. Яг 8-аас 10 цаг заримдаа бүр тэрнээс илүү цагаар ажиллах тохиолдол байдаг шүү. Жингэл суугаас тохиолдол. Өөрөөсөө яг ажиллаж байгаа ажил одоо нөгөө нэг одоо фэйсбүүкээр ч юм уу тийм лөөр мөөрийн тийм койнож одоо ер нь аюу лөөр одоо аюу залингийн ирүү явж байгаа. Тэр манай найз одоо нэг койн аваад гэрийнхэн хамаг юмыг ер нь алдаад одоо ер нь онцгүй юм гэж бодоод байгаа. Жоохон буруу л ойлголоо. Чиний хувьд өдөрт хэдэн цаг ажилладаг вэ? Би ерөнхийдөө бол айгүй цаг наргүй ажилладаг. Бараг 2-3 хоног нойргүй явах тохиолдол надад байна. Энэ эмэгтэй чи юу гэдэг лээ? Бач энэ эмэгтэй чи юу гэдэг лээ? Ваа, үс чинь нүр хөргөчсөн шүү дээ. 3 цагийн нойртой боллоо да. Нүр хөргөчийн цалин бол би ямар байд юм бэ гэхгүй. Гэтэ ерөнхий нүр хөргөч өвсчин энэ чинь өөрийнхөө ур чадвараас шалтгаалаад ихчээж болно эсвэл амар багчээж болно гэж бодож байна. Болохоор бармен ихтэй болохоор 8 цагаар ажилладаг. Гэхдээ тэрний гадуугаар бас миний чухал ажил болохоор орчуулагч. Тэгэхээр тэр болохоор яг цаг гэж байхгүй өссөн үедээ завтай үедээ л хийгээл явж идэг. Тийм ажил. Тэгээ сурна, орчуулна, нэмээ барьмаа. Энэ охин бол те хааст иж штэ. Би болохоор өдөрт 8 цаг ажилладаг байгаа. Улсын цалин ерөнхийдөө бол амар бага байдаг шүү дээ. Тийм болохоор багш бараг ийшээ орсон дээр баха. Миний одоо багш бараг л нэрээ энэ барьмаа охиноос бага олж аж магадгүй. Уус багш доороос 3-аас дэвчгүй хаа. Явахдаа яг ямар тээврийн хэрэгсэл ашиглаж одоо зорчдөг вэ? Би бол машинаар хийдэг. Ямар маркийн машин? Brown market.
Аав нь бол одоо жижиг тээвэр л гэсэн. Энэ залуу бол машингүй, энэ залуу бол таксиддаг яаваа. Эсвэл алхдаг яаваа гэж. Тэгээ мөнгөөр мөнгө хийдэг гэдэг чинь байгаа бүх мөнгөө тэгээ онлайн данс руугаа хийцэн байгаа мөнгөө бол хизээч тийм хөдөлгөхгүй ингээд зарагдахгүй хөрвүүлж боломгүй тийм юм руу хувирахгүй байх гэж бодож байна. Тэгэл ямар ч машин ашиглаад шаардлага байхгүй. Гэртээ офис хийгээд ажиллаж байгаа болохоор машин байхгүй. Би хоёрын унаагаар л ажилд явдаг. Тий. Дэмүүл Би болохоор дугуйнд ажил руу явдаг байгаа. Дугуйтай Машингүй юм. машин байсан. Машин унах дурггүй. Тий. Ер нь бол тэгээд ажилдаа ирж очихдоо ч тэр дугуй унах ч юм бол айгу дайчгүй. Yes. Тэг эрүүл мэндэд сайн гэж боддог. Заримдаа замаар явхад тэгээд машинтай хүмүүс дайрчих гэдэг нь л жоохон. Нөгөө талаараа юу гэдэг дугуй унжина гэдэг чинь юу гэдэг ажилтайгаа ойрхон ч юм уу эсвэл хотын төвд юм уу арай дайжгүй байршилтай газар гэртээ байх магадaltaй гэсэн үг. Тэ? Хоёрын хоорондын дөвжиж байгаа нэг хэдхэн километр газар дугуй унтан дээр юм шүүгээд дугуй авсан байж магадгүй. Би болохоор нөгөө нэг орчуулагч ихтэй бол гэрээсээ ажиллаж ин баримын ихтэй болохоор манай найз залуудын орой болохоор хурж өгдөг. би болохоор Найз залууг наа. Тэгвэл л шүү дээ тий. Дэмүүлт хоёр байраас илчих юм шүү. Ядаж дэмүүлт дугуйтай юм чинь. тийм ээ. Яа, гэхдээ ямар энэ контент бүр what the fuck man. Тэ та хоёр байраас илчихгүй юу гэж хэлэнгүүт бүр ингээд wow. Нөгөө нэг гэрээ идэхтэй туслах хэрэгтэй. Таас ингээд дэмүүлэхин энэ хавьд ирэх юм шүү. Зүгээр тийг санагдлаа. Яа, гэхдээ Яг гоо цалингийн үед манай биржийн залаа арай өндөр юм болоо гэж би бас бодоод байна л да. Гэтэ энэ хараа. Та ч IT гэсэн тий. Тий. Тэр чин хаан банкны зам чинь бас гайгүй авдаг гэж магадгүй ш та. Одоо би яг үйлчлэлийн цалинг бас тийм амар өндөр гэж бодохгүй байхгүй Монголд. Тэгэхээр угаасаа энэ хаан банкны IT ах бол яач утсан. Миний хувьд бол яг танаас их цалинтай юм санагдав. Тэгээд хоёр байраас ойлгох хэрэгтэй. энэ амар муухай энэ контент гэхдээ юу гэдэг муухай гэсэн яг энэ нь гоё юм л да. Зүгээр шууд ингээд өөрөөдөөс нь харж агаад чи баг цалинтай би их цалинтай бит хоёр байраас солигээд хэлхийг сонсно гэдэг чинь те. Йоо, кол. Энэ арилжаатын залуу шүү дээ. Жохон буух юм биш үү? Яг үндэ би бас арилжааг жохон судалж исэн, бас өөрөө оролцож исэн. 21 онд л тий алж исэн болохоос одоо бас жохон нэг их сайн болохгүй тий хамгийн маллаа л гэх хүмүүс тэгээд ах шиг үсэн. Тэгэхээр бараг бүр энд хүрээд ирчих юм шүү дээ та. Би нэг юм асууч байна. Та хэд ер нь өдөрт хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Нэг өдөрт. Тэгэхээр ч амар хэцүү юм шүү. Өдөрт хэрэг мөнгө зарцуулдгийг асуухаар чинь. Би харин надаас л хариулж байгаа тий. Нэг өдөрт гэвэл чинь бас харьцангуй ш. Зарим өдөр гэрээсээ гарахгүй өдөр бол баг мөнгө зарахгүй бол зарим өдөрт шүү дээ тий. Нэг гараа дэлгүүр эсвэл баг сая хүртэл зарцуулна. Тийм болохоор ер нь бол дунджаар гэвэл шүү дээ 7 хоногт нэг 500 сая төгрөг зарцуулдаг. Фу, $500 сая. Эё, what the fuck? Ямар амар мөнгөтэй юм би. Миний хувьд бас яг 7 хоног 500 сая төгрөг зарцуулна дунджаар. Тэгэхээр сардаа ер нь бол 2 саяас 4 сая зарцуулдаг. Тэгэхээр тэрнээс нэг дор хаяж баг 2 дахь их мөнгө олж байгаа гэсэн үг үстэй. Хүмүүс олж байгаа мөнгөнийхөө нэг тал орчмын ч юм уу нэг 70-80% ч юм уу хамгийн ихтэй олж байгаа бүх мөнгөө зарцуулдаг тэний хүн биш л үү байхгүй л үү. Тэгээ 2 саяас 4 сая зарцуулж байна гэдэг чинь орлого нь ойролцоогоор нэг 3 саяас 6 сая ч юм уу байгаа гэж ойлгох уу? өдөр тогтсон гэсэн. Гэтэ 7 хоногийн дунд чинь нэг 350-400 гэх юм бол нэг 50-60 мянган төгрөг юм лөө. 300-аас 400 мянга зарцуулсан байж. Би зүгээр сүүлийн 7 хоногт зарцуулсан мөнгө харчээ. Гэхдээ би хэлэхгүй л те. Гэхдээ та нар тааж болно. Сүүлийн 7 хоногт би гэрээс гараагүй, хоол захиалаагүй. Тэгэхээр гайгүй авах гэж бодож байна. Им авсан юм байна. Тэгэхээр их хөөж магадгүй юм байна. Токос би хуушур захиалсан юм байна. Тэр нь 100 мянган төгрөг болсон. Тэгээд гутал авсан юм байна. Кейс задлсан юм байна. За манийхан зардлагдсан мөнгө бол нэлээ их байгаа юм байна уу? Та нарын хэлсэн дүн ер нь хинж таахгүй байх гэж бодож байна. Өдөрт яг тогтсон гэвэл 40-өөс нэг 50,000 төгрөг бол зоолтой зарцуулдаг. Би өдөрт ерөн дунджаар хэлээд 20-30 мянган төгрөг зарцуулдаг. Тэгээ өөрөө болохоо нөгөө нэг гэрээ үйлчлэгч хийдэг болохоор айлд ихэнх цагаа өнгөрөөгөөд ерөө өглөөд арай унааныхаа зардалтаа л ерөн явдаг. Хоол
болгодог доо. Хоолоо бараг тэндэл айлда гэр бүл шийдэх газраа л өдрөг өнгөрч болохоор. За баярлалаа. Ямар гут авсан? 2 вайнс авсан. Нэг хоолоо авал тэгээд өдрийн цайндаа орчоод ус мос авахад 30,000 л болтой даа. Тэгвэл би болоод өөрөө өдөрт ер нь 25-аас 30 бараг л 25 орчим дундчаа ийм хэмжээний мөнгө зарцуулдаг. Хоёрын хэрэглэнээс аваад үзэх юм бол үйлчлэгч тэгээд оюутан хоёр барайслах юм шүү те. Бараг л тэх юм шиг байна. Тий? Хэрэглэнээс дүүнлээ тэхэл юм байна. За энэ ихтэй ош орсон те. Надад нэг санал байна. За. Би өөрөө төсвийн газрын ажилтны болохоор зэрэг зардал бол бас тэр жоохон учраас энэ хоёрын дунд хормоор юм шиг надад санагдлаа. Гэхдээ энэ арилжаа чинь юу гэдэг юм? 21 онд яг бүх койны үн өссөн ч гэсэн яг ингээд day trader буюу ингээд өдөр тутамдаа байнга арилжаа хийж байгаа хүмүүс бодвол орлого нь их байх боломжтой гэж би бол бодож байна. Гэтэ багшаа та чинь хэдэн жил ажиллаж байгаа юм лээ? Багш нь одоо 34 жил ажиллаж байна. 34 жил. Байж байгаа. За тэгвэл би чинь бас оюутан хүн те та 34 жил ажиллаж байгаа. Хоёулаа байраа салах юм шиг байна. За. Анги тахаар яа тий? What the fuck? Анги тахаар илүү хүн болд юм уу? 500,000 нэмэгд юм уу? What? За 2 хүн 500,000 хэрэг би 500,000 ядчих. 100,000 юм уу? 100-аас 400 кал нэмэгд. Окей, 100 200 кал. Та сая гэрээ эцэгтэй туслах хийдэг гэсэн шүү дээ. Ерөөхдөө бол яг хаана байршилтай байдаг вэ? Тэр Марш таунд байршилтай. Ерөөхдөө лакшрийн зэрэглэлийн айл юм ба шүү дээ. What you mean? Luxury зэрэглэлийн байр үүдээ мөнгөтэй хүмүүс гэрээ үүсгэж авч байгаа сте. Тэгэхээр чинь баг та хоёр баг солигдох юм шүү. Энэ охин ямар сэдэж. Энэ царайг хараад байгаарэ. Нэг гим хийсэн царай. Энэ хоёр бол пепе дав гаргасан. Энэ гурав. Яг зөв дараалд орчихсон байх гэж бодож байна. Та нарын бодлоор яг юу гэж бодож байна? Наа, миний бодлоос тэ хамгийн их олж байгаа гэж худлаа. Энэ day trader хамгийн их болох байх. Зарим нь үед нь алдагдaltaй байна штэ. Гэхдээ яг олж байгаа үеэ бодоод ч юм уу тэр миний бодлоор day trader нэгт ороод дараа нь хаан банк, дараа нь гэр үйлчлэгч, дараа нь нэмэгтэй, дараа нь нэмэгтэй. Абэж makeup artist-аас илүү баг энэ охин илүү олж иж бас магадгүй. Makeup artist 6. Ааш багшаас баг байхгүй. Дараа багш. Арчаач 1.5-аас 1.7. Окей. He sucks boys. Арчаач би бол амар болдог гэдэг дээ шүү. Тэгээд юу н гадны катинг контент юм уу үзэнгүү те арилжаач долонгуутэй ингээд өөрсдийнхөө ингээд ажлыг ингээд хүмүүсээр үнэлүүлэх гээд бид нар амар олдог гэж худлаач хамаагүй гэж яриад байт юм санагдаад дээ шүү. Тэгэл хүмүүс арилжаач ингээд үтэндээ наа ийм ажил хийж юу байсан юм. Өгөө би 20 саяг олдог гэж ингээд байж байгаа юм санагдаад тахгүй. Оюутан 2 сая. IT 2.5? Хаан бакет IT их 2.5 юм уу? So bad. Гэрээ үүсэж 3 сая. Шүүш. Тэг гэрээ үүсэж би арайш 3 гэж бодоагүй нэг 2 морь тавьцаагаа гэж бодсон. Ер нь би дуртай зүйлээ хийж байгаа болохоор нэг хатар цалин мөнгөөр өрөхөд бол нэг хатар ач холбогдол өгдөг. Хүн ажлыг гол нь өгөхөөс өрөхөд бол ажил хүний голдгоо гэдэг шиг хүн дуртай зүйлийнхэн төлөө юу ч хийж одоо тий юу ч туулсан юм. Яг би яг сүүлчийн өгүүлбэр нэг тий мишлэл татгаал нэг тод санагдаад байдаг. Гэхдээ ерөнхийдөө дуртай юм хийж явал цалин хамаагүй надад үнэ л дээ. Бол билээ гэдгийг ерөөд бол бэлэн байдаг. Өнөөдөр Монголд оюутнуудын хувьд зөвхөн хичээлдээ төвлөрөөд цагийн ажил ямар нэгэн байдлаар хийхгүй нэ гэдэг нь маш хүндрэлтэй болсон юм шиг санагддаг. Одоогийн эдийн засгийн байдал, нийгмийн байдал ямар байгааг бид нар мэдж байгаа шүү дээ. Зах зээлийн нийгмийн. Гэхдээ оюутан мөртлөө хоёр ажлын чинь тэгэл нэлээд л завгүй байдаг бахан дээ. Амжуулж чадчихвал гой санагч. Өнөөгийн үед бол хүн өөрөө олон ажлыг зэрэг амжуулж хийж чадж байгаа бол нэг өндөр цалинтай байж болох юм. Нөгөө талаар заавал одоо мэргэжлийн ажил хийх ёстой биш. Өөр төрлийн ажлыг ч гэсэн өөрөө сонгоод хийж чадж байгаа бол энэ хүн бол бас нэг өндөр цалин авч болох юм байна гэдгийг эндээс олж харлаа. Ерөнхий газрууд ерөн
одоо хүний хөдөлмөрийг шулаад цавал өөр хүний цалингаас гал тийм ус зөндөө байдаг. Өөр бас одоо хүний хөдөлмөрийг үнэлдэг тэгээд мэрэгжлийн юу хийж чадж байгаа ур чадрыг хаад үндэд харамгүй цалингаа өгдөг газарс байдаг шүү. True. Бид үгүйсээ хэлж штэ хамгийн багадаа 1.5 саяас их хэлдэг гэд. Тэгээ үгдээ энэ газараа удцсан байж магадгүй л те. Нөгөө айл нь ингээл удчих юм бол юу гэдэг нэг итгэсэн хүндээ авч үлдэхийн тулд тэгэл айжмаар багаар ингээд цалин ингээд нэмэгдүүлээд бонус энэ төрөг бол тэгээ 2 саяас эхэлсэн байж магадгүй. Тэнгүүт одоо бол 3 сая болсон. Тэгээ дээрээс нь өдөртөө энэ чинь 12 цагийг хөнгөлүүлдэг тэгснээ нэмээд хоногч тохиолдол байдаг гэхэр чинь юу гэдэг 3 сая гэдэг чинь юу гэдэг энэ хүний ажлын нэгт үнэлсэн байна. Дээрээс нь их цаг ажилласны ч гэсэн давхар үнэлсэн байна. Тэгээд дээрээс нь удаан хугацаанд ажилласан гэдэг нэлээд нэмэгдсэн санаж. Энэ coin энэ хөрөнгөний зах зээлийн арилжааны талаар хүмүүс айгүй буруу бодолтой байдаг юм шиг байлаа. Байлаач гэж угаасаа дөрвөн шин чанартай яг үйл явдал энэ coin-ууд ер нь өмнө жил бол ер нь болсон. Тэр нь ч бас хүмүүс ингэж бодоод нөлөөлсөн байхаа. Гэхдээ энэ зах зээлд ч өөрөө миний олсон ашигын нэгний алдагдал байдаг. Миний алдсан алдагдлын нэгэнд бас ашиг болж авч байгаа учраас хэрвээ энэ зүйл рүү үнэхээр орох ч бол судалгаа шинжилгээтэй орох ёстой. Үнэхээр судалж шинжилмээргүй байна гэж бол алдж болох мөнгөнд үгээрээ ороорой гэж бас зөвлөмөр байна. Үнэхээр мэрэгжлийн тэрэгдрүүд бол үнэхээр бидний төсөөлж байгаас илүү олдог. Саяас дээшээ хэмжээний долларын орлоготой гэж би бодож сарын хугацаанд. Уус тийм тэрэгдрүүд ч бас байдаг. No fucking way. What the fuck? Сарын дотор саяас дэш юу гэсэн үг вэ? Зөвхөн нэг сар ажилласнаа 3.5 тэрбум. No fucking way. Жилийн 100 мянган доллар гэдэг чинь дэлхийн хэмжээнд чинь нэлээд дайггүй цалиндаа орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ зах зээл рүү ороод мэдлгүйгээс болоод маш их одоо сарын сая дарааш ч юм уу эсвэл амьдарч байгаа энэ орон сууц машина зараад ордог хүмүүсээс байдаг. Бити бас тэгж ойлгоорой гэж бас хэлмээр байна. Тэг болоо. Монголын эмчийн цалин гадаадын цэвэрлэлийн цалинтай адилхан байдаг гэж боддоо. Yes. Би бас тэгж ойлгоорой гэж бас хэлмээр байна. Тэг болоо. Not a bit